Сайн бацхан хүмүүзэгчтэй үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Ардчилсан намын хойморт цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Улсын их хурлын гишүүн Эренчин Нямын амар жаргалтай ярилцахаар студидтэй ирсэн байгаа. Ингээд урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Та нарт ч гэсэн бас талархаж байгаагаа илэрхийлье. Эренчин Нямын амар жаргал. Амар жаргал хүү Улаанбаатарын унган иргэн болон 1961 онд эхээс мэндэлжээ. Түүний аав бага наснд нь Москвагийн элчин сайдын яамд ажиллаж байсан бөгөөд тэнд гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн он жилүүд сэтгэлд нь хамгийн сайхан дурсамж болон үлдсэн байдаг. 1978 онд Москва хотын Плехановын нэрэмжит улсын ардын аж ахуйн дээд сургуульд орон 1982 онд сургуулийн эдийн засагч мэргэжлэр төгсжээ. Сургуулиа дөнгөж төгссөн залуухан боловсон хүчний ажил амьдралын гараа Монголын үйл түвшний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар эгэлсэн байдаг. Улс төрийн тэргүүн фронтод жагсаж яваа хүмүүсийн дунд цэргийн албанд сэтгэлийн дуудлагаар явсан нь тун цөөхөн. Харин тэдгээрийн тоонд амар жаргал багтдаг. Тэрээр 1983 онд цэргийн албанд мордон байлдагчаас Ахмад офицер болтлоо дэвшиж улмаараа цэргийн нэгдсэн дээд сургуульд 1990 он хүртэл санхүү эдийн засгийн багшаар ажилласан нэгэн юм. Ингээд ботхоор эр хүнийг жинхэнэ утгаар нь бэлддэг дайчин фронтын игнэнд нэгдэж эх орноогийн халуун сэтгэлийг тэрээр эндээс л олж авсан байх. Та 1993 онд цэрэгт явсан. Тэгээ цэрэгт яваад Ахмадаас одоо офицер болтлоо дэвшсэн бас цэргийн өнгөс сонслоо. Тэгээ энэ бол надад бас шин содон мэдээлэл л да. Тийм тэр 93 биш л дээ 83. Тийм 83 он. 83 бас тийм. Тухайн үедээ яг тийм ихтэй сургууль төгссөн хүмүүсийг бол айрам татаа тэгээд карантинд 45 хоног суулгаж хал тангарагын өргүүлээд одоо бол ихтэй сургууль сурдаг хүмүүс бол зэрэг явдаг шүү дээ. Тэгээд офицер болгодог байсан. Тэгээд тэр жамын дагуу бол би офицер болсон юм байгаа. Тэгээд үндсэндээ цэргийн нэгдсэн дээд сургуульд офицер болоод томилогдож ирээ. Тэгээд 8 жил тэнцээ. Хаалб хаасан л та. Тэгээд халагдахтаа бол одоо ахмацалтай халагдсан. Би тэр цаг үе их дурсаж байдаг, их баярлж байдаг, бахархаж байдаг. Тэгэхээр одоо би өнөөдрийн зэрэгтэй явбал, өнгөтэй өөдөө явбал ер нь энэ армийн ач тус түүний л одоо гавьяал гэж ойлгож байдаг. Тийм учраас бол би аримдаа их хайртай, дуртай. Ер нь залуучуудаа хэлэхдээ ч гэсэн ер нь цэрэг арим гэдэг бол эр хүний заавал одоо хаах ёстой, дамжих ёстой тийм л албал гэж ойлгож явдсан шүү дээ. Тэгээд энэ цэргийн албанаас хойш та бас эдийн засгийн одоо санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирлаас олон жил ажилласан. Тэгээд ер нь бол тухайн үед одоо санхүү эдийн засгийн сургуулийг бас хөл дээр нь боссон. Тэгээд дээрэс нь одоо бас санхүүч мэргэжилтэй хүмүүсийг одоо тэр олон залуучуудыг бас энэ мэргэжилд дуртай болгох, энэ мэргэжлийг сонгоход таныг бас нөлөөлсөн гэж ингэж ярьд юм байлээ. Тэгээд сүүлийн үед бас их шүүмжлэлт өртөд байна л да. Манайхан чинь ерөнхийдөө хуульч юм уу эдийн засагч, хуульч эдийн засагч. Бараг зарим талаараа эхлээд одоо таныг магтжсэн бол сүүлийн үед одоо бас эдийн засагчийг хэтэрхий болоо эдийн засагчийг төрүүлжээ гэж ингэж бас шүүмжлэх нэг юм байлээ. Тий, ер нь бол тэр 1991 оны үе маань бол эдийн засгийн маш том өөрчлөлт хийх гэжсэн шүү дээ. Төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас бид нар зах зээлийн эдийн засаг руу шилжих гэж байсан. Тэгээд тэр бүх харилцаараа шилжихэд бол үнэхээр цоо шин үнэлэмжтэй, ойлгомжтой боловсон хүчнийг бэлдэж гаргах шаардлага байсан л да. Тэгээд намайг цоо шин одоо эдийн засгийн коллеж гэж байгуулад намайг захирлаар нь томилсон юм байна. Тэгээд тэр үед бол ёстой нойр холгүй л ажилладаг байсан. Өрөөндөө нэг ихдэг ортоо тэрүүн дээр унтаал. Тэгээд одоо манай энэ хөрөнгийн биржийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Сулжиргал Монгол банкны дэд ерөнхийлөгч. Тэр маань одоо хөрөнгийн биржийн чиглэлийн асуудлыг хариуцаад явж байсан. За татврын тогтолцоогоод цоошин татврын тогтолцоо бий болж татврын байцаагч нарыг бэлдэх, гаалийнхныг бэлдэх, арилжааны банкны тогтолцоогоод цоошин тогтолцоо гарч ирсэн. Урд нь ганцхан шаталтай байсан бол хоёр шаталтай болоод Төв банк, тэгээд тусдаа арилжааны банкуд гарч ирээ. Тэднийг боловсон хүчнээр бэлдэх асуудал байж байгаа. Тэр бүгдийг за тэгээд брокеринг компаниуд гэж гарч ирсэн. Тэднийг боловсон хүчнээр хангах асуудал гарч иж байгаа. За дээрэс нь улсын үйлдвэрийн газрууд, аж ахуйн нэгж байгууллагуудад нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр хүмүүсийг сургана гэж байгаа. Тэгэхдээ зүгээр нэг хуучин социалист нэгтлэн бодох бүртгэл биш. Олон улсын стандартад нийцсэн мэрэгсэн нэгтлэн бодогчдын тогтолцоог бий болгоно гэдэг. Ерөнхийдөө зүгээр энэ чиглэлд хийсэн ажил бол ер нь нэг хүний амьдралд бол энд багтахаар шүү. Ажил байсан. Тэгээд ямар ч гэсэн бид нар даваал гарсан. Тэгээ өнөөдөр одоо эргээд харахад бол ер нь ихтэй ажгүй. Тэгээ саяхан одоо энэ жил ихтэл манай санхүү эдийн засгийн дээд сургууль маань олон улсын аккредитацид орж магадлал
Монголын гэдэг хэмжлэгдлээ шүү дээ. Монголд тийм сургууль байхгүй байгаа. Цорын ганц өнөөдөр Америк нэгдсэн улсад одоо бөгөөд тэдний тэр бизнесийн удирдлагын систем байдаг улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Сургууль бол Монголоос бол энэ л сургууль болж таарч байна л да. Яг харахгүй санхүү эдийн засгийн дээд сургууль бол таны нэртэй холбоотой. Эргээд харахад бас танд их сайхан санагддаг байх та. Тэгэлгүй яа. Тэгээ 2000 онд та амар жаргал сан гэж байгуулсан юм байна. Энэ сан ямар үйл ажиллагаа явуулсан юм бэ? Гэхдээ 2000 онд ч сонгуульд дуусчихсан, ялагдчихсан. Тэгээд одоо юун дээр хүчээ сорж болох вэ гэдэг л асуудал тулгарч байгаа юм л да. Тэгээд ямар ч болсон өөрөө нэг жоохон завч хөлөө өг юм. 2-3 чиглэлээр ажиллая. Тэгээд нэгдүгээрт нь тэр энэ эдийн засгийн шинжилх ухааныг дэлгэрүүлэх нэг сурталчлах чиглэлээр нэлээд ажил зохион байгуулъя гэж бодсон юм байгаа юм. Тэгээд тэр эдийн засгийн цагаан толгойгоо цуврал лекцнүүд гаргах. Тэгээд интернет дээр одоо нэг тухайн үед чинь интернет гэж манад орж ирээд тэгээд нэг вебсайтнууд гэдэг нэг юм гарч эхэлж ирсэн. Тэгвэл тийм динамик шинж чанартай вебсайт бол байгаагүй байхгүй юу. Тэгэл тухайн үед тэр вебсайтуудыг чинь ажилуулаад одоо цагаан сарын бүх болж нэгт чинь тэдийн даваанд тэр туллаа одоо тэгэж барилдаж чинь тэр нь ингээд бичиж ингээд тэр чинь тэгээд шивж оруулчихад дараа нэг апплоуд хийн штэ тэгэл гаргаж ирээл тэгэл нэг гадаадд байгаа хүмүүс чинь тэрийг үзэл одоо яг жинхэнэ интернетийн хурдан тий дөнгөж эхэлж байгаа байхгүй тэр бүх юмнуудыг л бас эхлүүлээл нэлээ явсан тэр чиглэлийн ажлууд хийжсэн. За дараагийн нэг асуудал бол Монгол улсын гадаадд сурталчлах чиглэлийн асуудал байсан. Тэгээ бас харьцангуй чөлөөтэй байсан учраас бол гадаад дотоод явж Монголын талаар одоо лекц унших, танилцуулга хийх чиглэлийн ажлууд байжсэн. За тэгээд гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд татахт нь бас нэг хөв нэмрээ оруулъя гэсэн ийм чиглэлийн ажлуудыг л гол нь хийжсэн л та. Монгол улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд анхнаас нь аваад оройлон оролцож байсан олон хүн өнөөгийн төрийн жолоог атгалзах хүндтэй үүрэг хүлээж байгаа билээ. Тэдний нэг нь Эренчин намын амар жаргал юм. Ард түмэн ардчилсан хувьсгал хийсэн залууст олон хороо итгэл хүлээлгсэн тэртээ 1996 онд амар жаргалч мөн улсын хурлын гишүүний хүндтэй ачааг үүрэлцэхээр хууль батлалзах дээд байгууллагад сонгогдсон юм. Улс төрчийн хувьд байр сууриа баттган улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэх ирээдүйн туршлага хоримтлуулах он жилүүдийн эхлэл нь эндээс л эхэлсэн байдаг. 1999 он түүний эзэмшсэн мэрэгжил мэдлэг, ажлын үр дүн, амьдралын туршлага нь Монголын төрөд тулах баган болж ард түмний итгэлтэй сүлэлдэн Монгол улсын ерөнхий сайдын сэнтэд залав. Тухайн үед хүнд хэцүү цагт байгуулагдсан засгийн газрын тэргүүнээр томилогдсон ажиллана гэдэг түүнд хэд дахин их ачааг үүрүүлж тэрчгээрээ амар жаргал сайд үүргээ амжилттай гүйцэтгсэн юм. Тэр үед ерөнхий сайд амар жаргал 38 настай байсан гэдэг. Өгөгдсөн улс төрийн хугацаа богино хідээж амар жаргалын засгийн газар тухайн үеийн банк санхүүгийн шинтгэл, тэтгэврийн тогтолцоо, амжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дөрвтэй ажлуудыг хийж чадсан гэдэгтээ хинж санал нийлдэгэ. Ийхүү тэрээр Монгол улсын түүхэн дэх 21 дэх ерөнхий сайд хэмээн хүндлэгдэн улс төрчийн зангараг мэдлэг оюуныхаа хүчийг төр түмэндээ үнэлүүлж чадсан билээ. Тэгэхээр Монгол улсын 21 дэх ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрийг бол хүн болгон мэднэ. Тэгээ яг ингээд намтрыг чинь тодтоод ингээд нэлээд тогтоо ингээд уншсан чинь та ерөнхий сайд болохдоо 38 настай байжээ. Тэгэхээр одоо яг миний үе бидний үед байж л те. Тэгээд яг энэ ерөнхий сайд гэсэн энэ албан тушаалыг аваад хамгийн түрүүнд 38 настай хүний хувьд те энэ бас залуу хүн шүү дээ. Хамгийн түрүүнд та юу бодсон бэ? Юу хий гэж бодсон бэ? Гэхдээ яг зүгээр хариуцлагын л асуудал байгаа юм л да. Тухайн үед дээр чинь бас түүхэн хэрэгтэй үе байсан. Ардчилсан холбоо явсал 96 онд засгийн эрхийг авчгаад өмнө нь бас 2-3 ч засгийн газар огцорчихсон. Тэгээ үндсэндээ одоо хамаг хэмэглэл үүрчил гаргах үүрэг надад бол ногдчихсэн л да. Тэр ажлыг л нэр төртөө хийчих юмсан. Ямар ч гэсэн ард иргэдийнхаа өмнө, намынхаа өмнө нэг нүүр улаалахгүй ажлыг нэгээд өгөх юмсан л гэсэн тийм л бодол байсан. Тэгээ та сая бас орон улсхай үе байсан гэдэг. Ер нь тухайн үед бас нэлийн засгийн газарт бас нэлээд амархан одоо бас одоо ундагч гэдэг юм уу ямар нэг байдлаар улс төрийн тохиролцоо хийгддэг байсан шүү дээ. Тэгэхээр 1999-өөс 2000 оны хооронд 1 жилийн хугацаанд ерөнхий сайд байхдаа 1 жил гэдэг хугацаа ерөнхий сайдын хувьд одоо хийж бүтээхтэй ботсон санснаа хэрэгжүүлэхэд хэр зэрэг бодит хугацаа вэ? Гэхдээ яг зүгээр урт байвал сайн л да. Тэгэхдээ
би бас нэг зүйлийг ойлгож авд юм. 96 онд анх одоо байсан засгийн газрын эхлүүлсэн юмнуудыг бид нар бас үргэлжлүүлэл явсан байхгүй. Ягаад гэвэл тэр 96 онд анх гаргаж байсан асуудлууд, дэвшүүлж байсан зорилтуудыг боловсруулахад бас өөрөө оролцож байсан. Чухам хаана юу байгаа вүлээ, юуг нь хийх ёстой вүлээ, яаж хийх ёстой вүлээ, юун дээр зогсчиход байгаа вүлээ гэдгийг бас мэдчихсэн учраас бол нэг их тийм одоо юу гэдэг нэг ажилдаа дасан ч гэдэм үү цаг авах тийм юм бол байгаагүй л дээ. Шууд маргаашнаас нэхлэл ажиллаа хийгээл яваад ах болцоо байсан. 2000 онд ерхий сайдаас буухтаа юу атсан бэ? Гэхдээ би бол яг нэг үехэд бол сэтгэл их амарсан шүү. Яг гэвэл тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал ч гэсэн тэр ер нь бол манай өрсөлдөгч нам тухайн үед Монгол Ардын хувьсгалт нам гэсэн нэртэй байсан. Их улаарчсан байсан. Тэгээ ер нь эрх мэдэл төрхийн талд бол юу ч хийхэд бэлэн байсан. Тэгээ тэрүүн чинь сөргөлдөө зогсоод байх уу? Бас тийм болцоо байсан л да. Гэхдээ энийг ингэ сөргөлдөө зогсоод нийгмийг хаглаад тэгээ боторгоод элдв янзын юм руу явуулах уу? Эсвэл ерөнхийдөө энэ нурууг бариад цааш нь тэртэргүй ирж байгаа цаг нь одоо бидний талд байгаа юм чинь арай уян хатан байх ёстой мó гэсэн тийм одоо том сонголт бол миний өмнө зогсож байсан л да. Тэгээ би 2 дахь самын сонгож авсан байгаа юм. Ер нь уян хатан байх нь зөв юм байна. Ирээдүгөө бодож ажиллах нь зөв юм байна. Нэг удаагийн сонгуулиар бүх юм дуусчихгүй гэж үзсэн учраас бол ямар ч сонгуульд нь хүргээд тэгээ сонгуулийнхаа дөнгөө тавилж хаад тэгэл ажиллаа гэсэн. Та тэгээ одоо иргэн харахад та нүүрт сэтгэл хангалуун байдаг уу тухайн үеийн ажилласаа? Ер нь бол би өөрийнхөө сонсон бодсон хийгсэн одоо тэр өгөгдсөн орчинд ч гэдэг өгөгдгүүний хүрээнд дотор ер нь максимал нь авж болох хийж болох юм юу байсан тэрийг хийсэн л гэж үздэг. Амар жаргалыг хүмүүс тун чамбай эдийн засагч хэмээн үнэлдэг. Эдийн засагчийн бэлгийнүүдээр улс орныхоо ирээдүйн хөгжлийн гарцыг хайж өөрийн хүч болсон мэдлэг боловсролынхоо ачаар өдөө хүртэл нэмэр хандва өргөсөөр түүнээр бахархах олон хүнийг араасаа дагуулж яваа үзье. Та 1993 онд шинжлэх ухааны магистр цол хангасан юм байна. Тэгэхээр Эрдмийн зэргийн судалгааныхаа ажилдаа Монгол улсын эдийн засгийн шинжилэл эхэлснээс хойших 4 жилийн үйл явцыг дүгнэн бичижсэн юм байна. Тэгэхээр одоо бид нар чинь 2012 он 2 дахь одоо хувьсгалаа эхэлж гисэн байгаа. Энэ ямар хувьсгал байх вэ гэдгийг арчсан нам одоо тодорхойлчихсан те. Эдийн засгийн хувьсгал байх юмаа гэд. Тухайн үе 93 оны үеийнхээ одоо үеийнхийг харьцуулахад ямар харьцуулалт гарах вэ? Их юм өөрчлөгдсөн. Тоон талаасаа ч гэсэн чанар талаасаа ч гэсэн одоо хамгийн наадзах нь танаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлгээл тэгэхэд чинь урд нь ганцхан телевиз байлаа, ямар хөө янзтай байлаа гэтэл олон нийтийн телевиз болоод өөрчлөгдөж гэлээ. Өчнөө олон хувийн телевизүүд гараад ирж члаа. Тэр нь цаашдаа томроод медиа группийн систем руу ороод явж чинь. Тэгэхээр зөвхөн энэ хүрээнд ихтэл одоо асар их өөрчлөлтүүд гарлаа л да. Энийг бол бид нар бол ололтоо гэж үзэхээс өөр арга байхгүй. Гэхдээ шийдэж чадаагүй бас энэ хугацаанд анхаарал татж байгаа цаашдаа анхаарах чиглэлийн юмуд бас нэлээд байгаа юм. Би зөвхөн 2 зүйлийг онцлох хэрэгтэй болов уу гэж боддیں۔ Нэгдүгээрт нь энэ өмчийн эрх гэдэг ямиг бол нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байгаамаа. Эцэстээ бидний одоо энэ байгуулах гэдэг нэгэн чинь хувийн өмчтөр тулгуурласан. Тэр хувийн өмч нь бол баталгаажсан байх хэрэгтэй. Тэрийг хэн нэгэн хүн дээрэмдээд ээж байхгүй одоо булаагаад авчдаг байж таарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ өмчийн эрхтэй холбоотой асуудлууд ялангуяа гэрээ хэлцлээр дамжаад явагддаг юмнууд бол харахад бол нэг тийм олонний анхаарал татахгүй, сонингийн нэгдүгээр нүүрэн дээр гарч чадахгүй тиймэрхүү сэдв. Гэхдээ өөрөө их чимхлүүр хэдий боловч яг одоо нэг бүх амьдралын чинь л суурь нь болж байгаа нэг юм харилцаа байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр анхаарах хэрэгтэй гэж. За хоёрдугаарт нь эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж байгаа энэ нөхцөлд санхүүгийн зах зээлийг бид нар бас нэлээд сайн дайчилж гаргаж ирэх хэрэгтэй болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн болгоно нэг юм хийгээл чармаагаад байна шүү дээ. Тэрний чинь их усүрийг гаргаж өгдөг, одоо цусны эргэлтийг хангаж өгдөг тэр механизмыг л бид нар бүрэн хэмжээгээр нь ажиллуулж өгөхгүй бол бас их энтэнд доголдол гараад байна л гэж ойлгож байгаа. Тэгэхээр өнгөрсөн энэ 20 жилийн хугацаанд эдийн засаг одоо яг таны хэлдгээр энэ голдрлоор явж чадсан болов уу? Биднэрт алдаа их байсан уу? Онц нь их байсан уу? Гэхдээ одоо тэгэл юм чинь сайн мууг чинь харьцуулж ажил мэдэн шүү дээ. Өнгөрсөнтэй нь харьцуулна, хажуутлынхтайгаа харьцуулна, холгон байгаатай харьцуулна. Ерөнхийдөө бол бие сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ хүсэж байгаа, бодож байгаа, мөрөөдөж байгаа зүйлтэй харьцуулах юм бол хийх ажил маш их байна л гэж бодоод байгаа. Тэгээд яг нэг хэлэх юм бол бас нэг энэ хөгжлийн чиг хандлага маань өөрөө жоохон ярвигтай үед дээр тулаад байна л да. Ер нь цаашдаа ямархуу янзаар явах гээд байна вэ? Энэ одоо эдийн засгийн харилцаа нь ялангуяа эдийн засгийн бүтц талаас уул уурхай дээр тулгуурласан
тэрнээсээ хэтэрхий хараад тогтолцоор явах юм уу? Эсвэл одоо шин салбаруудыг бий болгоод тэр нь яг жинхэнэ Монголын эдийн засгийн хөрсөнд болох юм уу гэдэг асуудал төр тулгараад байгаа юм. Тэгээ энийг л их л зөв бодж л зөв шийдвэр гаргахгүй бол бас ямар сонголт нь хамгийн одоо өдгөр сайн сонголт гэж мэдээч хэрэг уул уурхайн тэр хараат байдлаасаа бол хол байх ёстой л доо. Газар шороо гэдэг маань зүгээр шууд бие тутгаар нь аваад утсан ч гэсэн ухаж гаргаал тэгэл дуусчихж байгаа зүйл шүү дээ. Нөхөн сэргээгддэг тэр зүйлүүд дээр л бид нар илүү анхаарлаа өгөх ёстой юм. Тэгээ тэн дотроос хамгийн үнэтэй зэнтэй хамгийн их нөхөн сэргээгдэж улам өөрчилж байдаг зүйл бол оюун ухаан шүү дээ. Тэгэхээр оюун ухаан мэдлэг дээр тулгуурласан эдийн засгийн тогтолцоог бол ерөнхийдөө баримжаа болох ёстой. Цаашдаа ч гэсэн өндөрлөгтөн тийшээгээл явна шүү дээ. Хүмүүс бас бэлэн мөнгөний амлалт гэдгийг янз бүрээр л тайлбарладаг л да. Зарим нь одоо бэлэн мөнгийг авч байгаа ард түмэн бас амжиргаанд нь их бага хэмжээгээр нөлөөлж байна. Энэхээр энэ бол бас эх орны хишгээс, хувь хишгээс хүртэж байгаа гэж бас нэг хэсэг хүлээж авч байгаа. Нөгөөх нь одоо энэ бол хэтэрхий их олон юмыг тарамдуулж тэ энэний оронд нэг том бүтэн байгуулалт гэх юм уу ямар нэг асуудлыг одоо шүүмжлэлтэй маягаас нь ханддаг. Та энд яаж ханддаг вэ? Хавтгааруулсан халамжийн тогтолцоо бол ерөнхийдөө байж болохгүй гэж би хувьдаа үздэг. Эннээс бол аль болохоор бид нар татгалзах ёстой юм. Гэхдээ бас нэг туйлшраад энэ ч одоо тэр гэж хэлээд иж болохгүй л ямиг л нантаа цантаа үзэх хэрэгтэй. Үнэхээр нэг хэсэг хүмүүсийн амьдрал ахуйг бол өнөөдөр тэр 21,000 төгрөг ч юм уу одоо энэ халамжийн тогтолцооны хүүхдийн мөнгө гэж ярьж байсан тэр бүх юмнууд шийдэж явж байна. Гэтэл энэнгүй амьдрч болох бас нэг хэсэг хүмүүс байж шүү дээ. Тэрийг яах дээр итгэж явах хэрэгтэй юм гэдэг асуудал байж байгаа байхгүй. Өнөөдөр нэг зээл 130 машиныг чи буулгаад өрөх чамд нэг 20,000 төгрөг өгье гэхэд бол очоод хийчих тийм залуу хүн олдохгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө аймгийн төв дээр ч байд юм уу яа энэ тэр зах дээр нэг бильярд тавьчихаа тэгээд бильярдын дээр нь 2-300 залуучууд ингээл пи уугаал тамхиттай бильярд өглөө сууж яадаг. Тэгээд яг тэр хүмүүсийг тэтгэж явах хэрэгтэй. Ажлаа хийх бололцоотой байх. Энэ асуудлыг хэлэлцэж хатаа улсын хурал дээр энэ байр суурьтай байсан уу? Би яг ийм байр суурьтай байсан. Одоо ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Ер нь энэ халамжийн автгаарсан тогтолцооноос бол татгалзах ёстой л гэж үздэг. Манай намын мөрийн хөтөлбөрт ч гэсэн яг энэ зөвлөд байдаг байхгүй. Манай намын эрхэмлэх зөвлөл одоо нандин зөвлөгээ тэн дотор бол бүгд энэ заачсан байж байгаа. Ер нь бол баялаг үтээж байгаа ард түмэн дээр л тулгуурлаа шүү. Тэднэрийг л дэмжин шүү. Тэрнээс тэр нэг иждивенц маягтай тэтгүүлэгч маягтайгаар ингээд бусдыг сороод явж байдаг тийм хүмүүстэй бол нэг зам нийлэхгүй шүү гэдгээ бол хэлж л байгаа л да. Амар жаргалах шөнө би зөв хувь хүний хувьд Монгол улсын иргэний хувьд би бас Монгол улсынхаа ирээдүйдийг хэтгэлтэй байдаг л да. Харамсалтай нь өнөөдөр одоо авч байгаа өнөөдөр өдрө болгон бидний авч байгаа мэдээллээр болоод уул уурхайн баялагаасаа болоод ард түмэн хоёр талдсан ч гэдэг юм уул уурхайгаа ухаж байгаагаас болоод одоо байгалийн баялаг маань сүйдэж байна, байгаль орчин маань одоо маш их аюултай орчинд иржлээ тий. Тэгээ дээрэс нь одоо хятадын иргэшээлд автах боллоо ч гэдэг юм уу янз бүрийн сэтгэл сэртгэл гэсэн мэдээллүүд их явах юм а. Гэсэн хэдий ч гэсэн одоо энэ итгэлээ алдаж болохгүй шүү гэж дотроо бас би өөр хүнтэйгээ хувь хүнтэйгээ ярьдээ. Тэгээ та бас ерөнхий сайд байсан, ерөнхий сайдаар ажиллаж байсан. Одоо бас төр засагтаас улсын хурлын одоо энэ бүхэл хууль тогтоомжийг гаргаж авах гар үе оролцоод ажиллаж байгаа хүний хувьд та улс орныхаа ирээдүйд итгэлтэй байдаг үстэй. Итгэлтэй байх бас нэг 2-3 шалтгаан байгаа. За нэгдүгээрт нь үнэхээр одоо өвөг дээдсээс үлдээсэн энэ их том өвөг түүх энэ соёл. Угаасаа Монгол хүний чинь өөрийн их тийм эрхэмсэг болгоод өгөх юм ба штэ. Ер нь өөрөө бол мэтгэл байхын тэнд явж хахад монголчууд хэрвэргийн юмтай бол тоож харьцахгүй шүү. Ер нь харьцуул тэр дээгүүр томчуудтай л үзнэ гэдэг тийм ээ. Нэг тийм нэг манай хүүхдтэй холбоотой юм байж байгаа. За дээрэс нь өдий болтол хадгалаад ирсэн энэ их одоо байгалийн баялаг гэж энэ нэг гайхамшигтай юм байж байна. За энэ мал сүрэг малчин ахуй амьдрал энэ бас Монголын бас нэг Монгол үндэстний асар том соёлын нэг элемент л да. Тэгээ энэ маань байж байна. За тэгээд дээрээс нь цааш нь ингээд үргэлжлүүлээд аваад үзэх юм бол Монголын хүн амын бүтц аваад үзэж байгаа их залуу бүтц. За тэгээд залуучуудыг аваад үзэх юм бол ер нь их мэдлэгтэй боловсролтой өөртөө ихтэй их сайхан шинэ үе гарч иж байна. Тэгээ энэ бүгдийг ингээд бодох дээр бол ихтэй байхаас өөр аргагүй. Тэгвэл бас нэг үг байдаг эзэн хичээвэл заяа хийж гэнэ гэж. Тэгээд бас одоо тех болов ингэх болов гэ тэнгэр рүү хараад буугаад ирэх юм бол унаад ирэх юм болов гэд хүүгээд хөлийгээ суугаад иж бас болохгүй л дээ. Өөрөө зүтгэх хэрэгтэй, өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгж байж бид нар юмд төрнө. Тэгэхээр энэ дээр бол нэлийн анхаарах хэрэгтэй болов гэсэн надад бодол байт юм. Би гэдэг юм чинь монголчууд бас өөрөөр зовлог гэж нэрлэдэж штэ. Тэгээ энэ чинь бас зовоож явах хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь ашиглаж хөдөлгөж байж явах учиртай юм. Гэтэл ингээд бие амраа хараал ингээл
байгаад байна гэдэг нэг тийм үнэлэмж тогтчих юм бол бас болохгүй л дээ. Тэгэхээр энэ эцэг их хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ ялангуяа энэ хөдөлмөрийн хүмүүжилт бол их онцгой анхаарах хэрэгтэй болов уу гэсэн нэг ийм бодол байж байгаа. За дараагийн нэг багц том асуудал бол төр засгийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа энэ шийдвэрүүд нь өөрөө бас нэг жоохон намирсан юм баймирг байгаа. Энэ тэнд нэг тийм шууган боллоо. Инглээ тэглэгээл нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр ингээд бүгдээр нэг ишээгээ ханараад байж огт болохгүй. Уул уурхай гэж за одоо ингэчлээ болохоо байлаа шүү хамаг юм аваад явчихлаа гээл нэг хэсэг шугангууд нь бөөн их оронч нар гарч ирэл нэг хуулийн төсөл санаачлал ер нь бүгдийг өөрсдөө авнаач гэх юм уу. Тиймэрхүү юмнууд бол огт байж болохгүй л дээ. Энд чинь зөвхөн нэг уул уурхай нэг газар шороо малтах тухай асуудал биш болчиход байгаа. Энийний цаана юу байна вэ гэхээр бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал. Тэр аюулгүй байдлыг хангах механизмууд нь юу юм бэ гэдгийг л бол бид нар анхаарч явах хэрэгтэй байхгүй. Тэгээ өнгөрсөн энэ улсын их хурлын чуулганаар үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталж гаргасан, гадаад бодлогын үзэл баримтлалыг баталж гаргасан байж байгаа. Тэн дээр бол маш тодорхой заасан. За хоёр өршөлтөөгөө бид нар одоо харилцаагаа болон идэвхжүүлэн, гүнзгийрүүлэн, өргөжүүлэн тэлнэ. Энэ бол одоо гарцаагүй байх хэрэгтэй зүйл. Гэхдээ бас нэг 3 дахь хөрш гэж байж байна. Тэр хөршигөө жоохон ямар салбарт яаж оруулж ирэх вэ? Тэр хүрээнд дотор ямар чиглэлийн үйл ажиллагаанууд явуулах вэ гэдэг ингээд маш тодорхой зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол зүгээр нэг одоо тийм хар цагаан өнгөч гэдэг юм уу эсвэл одоо өнөө маргааш гэж харахаар биш. Их холыг арж ер нь энэ дэлхий дээр байж байгаа энэ 200-300 улс орнуудын одоо өрнж байгаа үйл явдлуудыг харж иж бид нар шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ ийм шийдвэр гаргах чадвартай улс төрийн хүчин бол өнөөдөр би зүгээр хувьдаа арчсан нь болж ийн л гэж ойлгоод байгаа л да. Ер нь бол сүүлийн ингээд олон жил ажиллаж байхад төр засгийн өндөрлгүүдэд ард түмэн яагаад итгэхгүй байна вэ? Дандаа одоо эсрэг талаас нь, муу талаас нь гэдэг юм, эсрэг талаас нь ингэж ярих юм. Уул нь бол хүмүүст одоо ард түмэн маань төрдөө итгэж байгаа. Төр нь одоо ард түмнийхээ итгэлийг авсных нь үндсэн дээр одоо бас энэ цаашдаа улам одоо манай Монгол улсын таны сая ярьсан аюулгүй байдал батжаад ингээд бичээд явах болов гэж боддیں۔ Тэгээд харамсалтай нь энэ төр засгийн өндөрлгүүдэд ерөөсөө итгэхгүй ярьсан юм дандаа худлаач гэдэг юм уу? Тэр байдлаас нь тайлбарлаад байх юм. Энэ үнэхээр бодит байдал дээр тийм байна эсвэл мэдээлэл явж байна уу? Аль нь явж байгаа. Мэдээлэлчтэй бас өөрийнхөө өргөгийг гүйцэтгэж байгаа бах. Тэгээ ерөнхийдөө манай улс төрийн тогтолцооч нэг тийм юмрууд үлгчихлаа л да. Одоо би чиний саналыг л авах гээд байгаа шүү дээ. Тэгээ энд нэг нөхөр хурж ирээд бас чиний саналыг авах гээд чи тэгээд одоо хэн надад илүү тааламжтай юм хэлэх нү гэдгийг л хүсэж байна шүү дээ. Тэгэхээр энэ нэг юм хэлчих юм бол би заавал энийг нэг давж гарч чамд таалагдах гэж нэг юм хэлдэг. Тэгэхээр намайг хэлэхдээ нөгөөдг нь ингээд нэг юм утга төгсгөл утгагүй нэг тийм уралдаан өрсөлдөөн маяг юм ба явж байгаа юм л да. Тэгээд энэ маань нөгөө төрийг сулруулад, хүчийн сулруулад байгаад байгаа юм. Би ер нь бол хувьдаа нэг зүйлийг их бодож явдیں۔ Тэгээд хаасайгүй хэлээлээд юм. Хүмүүснийх гомддгүй юм байна лээ. Ер нь ямар ард түмэн байна яг тийм л төр байгаа. Нэг их танаас илүү гараад байх чинь байхгүй, нэг их доор дунаад байх чинь байхгүй. Тийм учраас бол чи ямар байна яг тийм төр байгаа шүү л гэж. Хэрвээ чи саналаа нэг 5-10 төгрөгөөр зарчгаад байгаа бол нэг календараар нэг аяг шатсангаар саналаа солиод байгаа бол яг тийм л төр байна. А чи хууль ном бүх юма бариад шудраг зарчимч байх юм бол яг л тийм төр байна. Амар жаргалын ажлын үр дүн, хувь хүний үнэлэмжийг мэдэрч итгэл хүлээлгсэн сонгогч түмэн түүнийг улсын хурал 3 та сонгожээ. 2004 оны улсын хурлын сонгуулиар нам нь түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан ч тэрээр өөрөө бие даан нэр дэвшив. Иймхүү ард түмнийхээ сонголтоор амар жаргал улсын хурлын сонгуулийн 64-р тойрогт ялалт байгуулж байсан түүхтэй. Намаас хөөгцнөөс хэдхэн сарын дараа намынхаа дэд дарга болж байсныг бид мэднэ. Монголд ардчилсан нийгэм байгуулах зорилгоо бүх гажуудуулаасай. Иргэд сонгогдох эрхээ битгий хасуулаасай гэсэн тэмцлийн нэг хэлбэр байжээ гэдгийг хамтран зүтгэгчд нь ч ойлгосон юм. Амар жаргал гэдэг хүн улс төрд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан нь энэ билээ.
Одохгүй бид саналаа өгнө. Тэгээд энэ удаагийн сонгуулийг ер нь харж байхад бэлтгэл ажлыг харж байхад ер нь эртнээс бас ихсэн. Тэгээд яах ч аргагүй одоо бас бид нар эдийн засгийн өсрэлтийн эх 4 жил одоо бас нэлээх одоо улс орн минь баялагтай болох нь мөнгө төгрөг их орж ирэх нь ч гэдэг юм уу тий. Тэгээд баялагын хуваарлалтыг нь одоо хэн хуваарлах вэ гэдэг дээр бас нэлээ одоо ширүүх өрсөлдөөн болж байна гэж ингэж тайлбарлаад байгаа юм л да. Тэгэхээр яг одоо энэ сонгуулийг дүгнэлт юм бол энэ сонгуулиар одоо бид тий гаргасан үр дүн маань ирэх одоо 4 жил биднэрт яаж нөлөөлөх вэ? Гэхдээ энэ байгалийн баялагийг ард түмэнд хүртээнэ гэдэг нь бол ойлгомжтой. Зүгээр ямар механизмаар хүртээх вэ гэдэг дээр л бодох хэрэгтэй юм л да. Урт удаан хугацаанд энэ үр ашгаа өгөх үү эсвэл нэг удаагийн нэг юм амтараач гэдэг юм уу юу гэдэг нэг нүд баясгсан арга хэмжээ байх уу гэдэг дээр л их л сайн л бодох ёстой л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхгүй бол одоо жишээ нь нэг хувьцааны асуудал яригдал байгаа нэг 1072 хувьцаа байна гээл.